Улс орны төсвийг бүрдүүлж хөгжлийг түргэтгэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг нь татвар юм. Тиймээс татварын байгууллагууд хамтран татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэдэг болоод удаж байгаа. Энэхүү өдрийг өгтөн татварын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэгээс татварын бүртгэл онлайн олимпиадыг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Олимпиадад нэгтлэн бодогч татварын байцаагч дээрх чиглэлээр суралцж буй оюутнууд оролцох боломжтой юм. Олимпиадын эхний шатны шалгаруулалт 4-р сарын 28-нд болох бөгөөд интернет сүлжээтэй Монгол орны өнцөг болон бураас хүмүүс оролцох боломжтой юм а. За гол зорилго нь бол энэ нэгтлэн бодогчдын мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэх, за мэрэгжлийн ур чадвартай нэгтлэн бодогчдыг ажил олгогчдод таниулах, мэдүүлэх, за улмаар нэгтлэн бодогчдыг татварын хууль тогтоомжоор хоорондоо өрсөлдөх тийм нөхцөл бололцоог дээшлүүлэх ийм гол зорилготой тэмцээн байгаа. За энэ жилийн тэмцээн маань бол үндсэндээ татварын итгэмжлэгдсэн нэгтлэн бодогчийн эрх аваагүй нэгтлэн бодогчдын хүрээнд явагдаж байгаа. Одоо тусгайлсан нийгэмлэгээс сангийн сайдын тушаалаар олгодог энэ татварын итгэмжлэгдсэн нэгтлэн бодогчийн эрхийг аваагүй жирийн нэгтлэн бодогчдод оролцохоор бол онцлог болж байгаа. Онлайн олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар татварын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэг Nova Soft хувьцаат компани хамтран зохион байгуулагчаар татварын ерөнхий газар, нийслэлийн татварын газар, дэмжигчээр сангийн яам, нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр хоёр үе шаттай энэ тэмцээн зохион байгуулахаар байгаа. За эхний ээлж нь бол яг 4 сарын 28-ны өдрөөс 14 цагаас 18 цагийн хооронд зохион байгуулагдана. За энэ дээр бол одоо энэ тэмцээнд оролцох бүх хүмүүс бол оролцож болно гэсэн ийм шалгууртай байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол түрүү хэлсэн мэргэжсэн нэгтлэн бодогч биш одоо нэгтлэн бодогчд, эдийн засагчид, татварын албаны байцаагч нар ер нь бүртгэлийн чиглэлээр суралцж байгаа бас оюутнууд ч гэсэн оролцох юм боломжтой байгаа. Тэгээд 2 дугаар шатны тэмцээн бол 5 сарын 7-ны өдөр танхимын зохион байгуулалтаар энэ тэмцээн бол явагдана. За ерөнхийдөө бол хамгийн гол нь бол энэ татварын хууль тогтоомжийг стандарт, татварын хууль тогтоомж, ер нь татварын чиглэлтэй одоо бодлого ийм одоо бодлогын чиглэлийн асуудлууд байна гэж ингэж үзэж байгаа. Энэхүү олимпиадыг зохион байгуулснаар Монгол улсад татварын мэргэжсэн зөвлөх үйлчлэгийг хөгжүүлэх, татварын хууль тогтоомжийг нийгэмд сурталчлах, хууль эрх зүйн мэдлэг боловсрол олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг дээшлүүлэхэд ахиц гарах бөгөөд оролцогчдын ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм а.